Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 урлагийн дээр Сүгатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдгая. 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радиогийн 3 дугаар 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатагаар яана нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 12 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 16-ны баасан гарагийн яана нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч намаа мөгийн анжгаа гэрлээ. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амар амгалан аюулгүй орчин амгалан резиденс за мөн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол амт очир дайгаас хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв нэг ангийнхан гэдэг сэдвээр ярилцсанаа. За, радиогоор 10 жилийн нэг ангийнхан болох нь вэ? Манайхаа. За, нэмэ хинэн ангийн дарга болж хинэн ангийнхаа хамгийн бүтггүй нөхөр болох вэ? Чинийхаар хин хамгийн бүтггүй нөхөр вэ? Ангийн дараа нугасаа та болно. За, бүтггүй нөхөр дээр нь ясаа хэцүү юм ба одоо. Аха би таныг бүтггүй ч гэсэндээ бас ингээд айгуу тийм амжиргаатай гэж бодож байгаа шүү. За яа ха та. Үгүй. Наад чи бүтггүй. Шууд хэлээч та. Амжиргаа аха. Амжиргаатай болчихор ч бүтэлтэй болчтой гоцтой. Урдаас нь ингээд тэгэл яахав дээ нөл бүтэл штэ. Амар хөдөлгөөнтэй. Тэгээ нөө хийсэн юм нь оролдол үзэл яваад байдаг. Амьдрал дээр гарч иж тийм бол одоо зүгээр чи 10 жил ирэл төсөөл. Окей. 10 жил ирэл төсөөл. эвгүүлээд юм л да урдаас ингээ хараад гарчээ. Би сая харсан. Ууганд намайг бодож байгааг өөр хүн бодож байсан. Дээрээс шургуу явчих. Тань надад шууд зориг өгсөн сая. Дээрээс шургуу явцсан байхгүй. Шууд. Гүг ер нь бол ийм. Шууд хомб шууд та ингээ даргын гутаа шууд сугны өсөнд болоод явчихсан. Тэр гутаа гэрээ зүгээр шууд фүүгээ сугныгаа өсрөө нэг үлээгээл ингээд тэгэл туусаа. За тэгсээ яа дээ. Ингээд манай ингээд сугны ус номин. Айгч согны ус байж. Байлгүй ядаа. Амар гоос. Та нар ядаж гой цүнх эргэж гэж хэлээж гоёор хэлээж сугны ус. Чи зүггүй гэж чамар хогоо барих. 10 жил нэрээ цугны өсөл гэж байсан. Би мэднэ. Согны ус чи ингэдэг заяа. Би энийг номер зохимоор нэг номыг авчиж өгдөг. Маа. За, мөгийн. Зохиолын ном. Одоо бүгдээрээ л хариулна шүү дээ одоо. Ангийн дарга уу? Ангийн дарга угаасаа биел болно л да. Яа, за. Тэ эрэгтэй хүүхнийх ангийн дарга болтгүй байсан шүү дээ. Идэвхгүй болохоор. Юу гэсэн эрэгт байг хөгүүл ангийн дарга болдог гэсэн. Тийм үү? Манай биний Тэгээ миний сугны ус гэрлээ. Яа, баал юм боос басгын шараа гэдэг. Та баруун зас сугны ус олгож ач тий. Бас ичиг юм болдог. Одоо эргээд гэрлэгээ гутгалж байгаа. Тий ингээд шинэ ангийн дээр гараад чи нөөц шууд над дээр ирэнгуутаа гэрлэгээ аваач. Чи өөр би аалмал гээгүй. Тэгээ зүгээр зүүн сугны ус нь болчихил гэсэн штэ. Ямар тайлаар сугны усэндээ уртлах харам юм бэ бүр. Чи ингээд гэрлэгээ сугны ус авахгүй. Миний сугны ус л сугны ус. Яа тэгээ. Тэгээд бүтгэн тий. Бүтгэхгүй нөө. Бүтгэхгүй номин чи. Яалаараа. Сугны ус ч угаасаа бүтгэхгүй гэсэн үг тийм. Нэг хүн дээр хоёр юм өгнө чи юу байсан? Чи ямар баяа. Хоёр юм. Гурван галаа шүү дээ. Астаа хоёр албанд нэг 3 дугаар салаад нэг ямар ч бүр салаад дараг байгаа ч нэмэргүй нөхрийн салаад дараг болчихсон шүү дээ. Манай ингээ хоёр л үзэр нь хоорондоо бүр ингээд муу юуныхаа цолныхоо төлөө хэрэлдэг нэс тээ. Хоёрын чамд бүр хоёрын шүү. Чи амжаагийн. За миний анжи найз хэл. Одоо цагаан цаг нь ирсэн. Манай анжи найз таашч байна. Амар хүч авцаа. Айзаа. Тэгэж аашгүй шүү. Сум гэрдээс сумлаа штэ бас. Заавал энэ дотроос идэх юм уу? Тийм штэ. За. Хайч гад идэе. Яг гадаа захирал руу очих гэдэг юм уу? Ахтай энд байх газар авахгүй шүү дээ. Та нар боосоо нэг ажиг дарах бодог.
Тэрхүү өөрийгөө би гэсэн шүү Би ангийн дарга гэж юм бол наад сонсогч ухаад жуулах гээд байгаа байхгүй. За бүх хотыг ангийн дарга өөртөө ийм итгэлгүй те. Могийг ангийн дарга болгоё, могийг ангийн дарга болгоё. Гой боломж олгож байгаа. Манай ангийн хамгийн бүтэхгүй тэгэд бол гэрлээ штэ. Хүү би ямар яасан? Хаана юу олж ин гэрлээгч явж ин тэ нэрэ. Ангаараа таслаад кино үзээ хэн санаачсан. Гэрлээ. Нэр тийш таас. 10-60 яам хулгаад болсон. Хин хулгаад болсон. Гэрлээ л. Зодоо болсон хин дунд нь зодтолдохгүй ч гэсэн дунд нь явж ин. Гэрлээгээс болоод манай ангийн бүх хүүгүүд нь шоронд ороод бүх хүүгнүүд октод нь жирэмсэн болоод болсон. 10 жил төгсгөл юу айгуу ноотод өгсөн. Харин тэгээд тий Айгуу ноотод дуршилтаар хамгийн дөрүүлээд сугны өсөж ирсэн болоод. Яа, сорны өснийгээд нэг банд өдөөд ингэнгүүтээ гэрлээ ингэчих штэ. Тэгээд тусаа. Амар гоё штэ чи үзээч. Ямар амар юм бурхан минь. Өөрөө нөгөө American Beauty дээр гардаг штэ. Тий. Зүг зүгээр ээждэг. Тэр үргэлжлээд амар гоё штэ маш тэгээд нөгөө намгаа итгэл нэрчдэг. Нөгөө сугны өснө хийсч чаддаг ч чад. Намаг оод өгсөө чамаг юу яцсан төснө гэдэг энэ хоёр. Харин тэгэлээ. Йоо. Сонсоо. За би одоо миний цаг ирсэн үү? Би чам тайртайгаа үрлээ шиг тэгэл дэмэ хүүхдэд тэврээл үлээ. Хохны ирдэж Ийм юм ингэж инээж ярьж болтгүй. хохны ирдэж ирч чадахгүй. Яага инээгээ дагаа. Тэгстэй бас Хоёр юм нулим. тэгстэй бас нэг юм бас нэг өөрийг дэлгэртэй радах чи. Тэгстэй хоёул эргэжтэйч гарсан, эмгэгтэйч гарсан. Ямар юм гэдэг вэ? Зодбоо гэж нэр. Тэгвэл надад баяраач байгаа заа юу. Дэлгэр баяр хоёулаа. Баяраа наа. Бас нэг дэлгэр дүүл айлын. Юу гэсгэн манай анги чинь баахан л үзрүүс. Ой минь үз. Хоёулаа л байх ёстой. Би бол үрлээ шиг тэгж үлдэхгүй. Чамд намайг тоохгүй бол би баяраа дээр очиад суучна. Баяраатай ингээ байж ихт чинь шүү дээ. Нэг хүн ингээ харагдахгүй хажууд чинь байжсэн шүү дээ. Харахгүй мохорд. Тэгвэл Тий чимбаах баяраа нь хамаагүй би очино. Дэлгэр. Йоо, за миний цаг ирсэн. За би бол угаасаа 10 жил байхын л ангийн дарга байсан. Би ангийн дарга. За. Манай ингээ хамгийн болж удгүй ингээд нэг юм сурлага байхгүй. Тэгээ нэг юм урлаг хөөсөн нэртэй. Нэг том өдөө харж ирээс өмсч. Гизэг тавьцсан. Тэр нь анжгаа заяа. Гизэг тавьцсан бас. Номоо болохоор зэрэг ингээд нэг юм 3 дугаар салаанд нэг юм угаасаа ингээ 3 дугаар салааны ардлаар ингээ ялгараас сууртай нэг юм баг байгаа байхгүй нь мэддэхгүй нэг юм даруух хогтууд байдаг шүү дээ. Харин ч тийм даруух хогтууд чи урдуур суудаг штэ гэж. Үгүй. Би дандаа урдуур суудаг байсан. Өөрөөсөө тэ сурлага байхгүй чинь сурлага бол байх. Амар хичээл зүтгэлээдэг байхгүй юу? Тэгсэн мөртлөө онц монц гарахгүй. Хизээч гардггүй. Тэгээд ингээд хийгээл дуунч гарахгүй. Тэгэл тэнд ингээл нэг. Атаачны зураг агуулад дууссан чинь зургийг ингээд тоос хүүш ганц хоёр хүүхд дутуу байгаа юм биш үү гэсэн чинь. Тийм биш нүү 3 дугаар салдааны хойдлын номоо алга байна. чамаг хараа хамгийн өөдөнд очиж байгаа нь би л юм байна. Чи яра гэрлээгээ сухнаас олно чи албан тушаал их гэсэн. За тэгэнгүүт нэг юм онц сурлагт нэг юм дебил гарууд идэв штэ тий. Яа тэр арай мөөг яах юм биш үү? Мөнх бат. Үгүй штэ. Мөнх бат мөн. Яа хөө би одоо энэ чинь миний цаг би өөрөө сая нэг үний юм хэллээ. Дебил гэдэг нь айгуу зөв байна. Тэгээ үе ардаа нэг юм шинэг дебил онц сургуу. Уул дебил чи ял тэнэг л хүн гэсэн үг онц сурахгүй. Үгүй харин тэр нь ямар утгаараа дебилийн гэхэр нэг юм хинхэгтэй нэг юм дебил юмнууд идэв штэ. Багшаа гэрийн даалгавраа хийсэн яг тэр бол мөнх бат. Багш зүгээр санаачгүй багтай. Багшаа гэрийн даалгавраа шалгуулъя. Тэгээ ангийнхан одоо би ингээ гоё тэрүүгээр нийлэг мэлэг зохион байгуулна штэ тий. Тэнгүүд бол чамаг бол би чирээд явчихдаг аахгүй юу? Наашраа нөмөө явъя гэд. Тэгээд үрдүнээ үрдүнгээр энэ хоёр ямар муухай. Би угаасаа ангийн хамгийн хөгийг гарч юу. Угаасаа тэг энийг номог шахах. За манай ангид нэг юм хогийн юмнууд байсан. Номог ингээд шахах юмыг бол одоо анжгаа хийн заяа. Тэнгүүд тэр артталт нь үлдэхгүй хоцроод багшд ховлох нь мууг байхгүй юу? Араас нь угаасаа анжгаах болвол ингээд хий гэснийг нь хийдэг төрлийн хөвгт заяа. Мөөгийн хараас нь шүрэгддэг байхгүй. Наадгаа тгээж. Самаг. Тэгтээ хараа. За би дебил үж болсон заяа. За хамгийн өрөвдмөр сод ах юм байна. Хамгийн өрөвдмөр нь тий ингээд гэрлээ над тайртай.
Да. Тэгээ ийм дебил юм тайртай болчих гэж ингээд бүр намайг харахад бүр уурлаад байдаг. Ангийн дарга байж ч Юу сайрн тэгээд орно өрөөд байгаа байхгүй юу? За манайхаа одоо ингэ заяа. Мөөгээ битээ Тэгээ уурлахаараа чамд уураа гаргав. Мөөгээ битээр хоёулаа нэгэндээ өөр өөртөө саналаа өгөөд тэгээд номоо надад өгөөд анжгаа мөөгээ төгсөн штэ. Одоо энийг хайнагаа хаглах юм. Яг хинэнд ангийн дарга болох юм. За хоёрын нэг нь аль нэг нь бид өөрлөө бол ангийн дарга сонсогч юм болгон дээр асууя. Тий. би бол ангийн дарга бол юм болгоны урдуур нь ордог амар тийм хөдөлгөөнтэй хүмүүс байдаг байхгүй юу? Тэгэхээр эрмэгтэй хүмүүс л дандаа тийм байдаг. Тэгсэн шүү дээ. Сугны үсийг чиг хийж ин даа. Танаас өөр юм ажиллахгүй. 10 жилийн хогны хоёр удаад манус нэг сонгоны амралт руу явсан шүү дээ. Тэгсэн чинь эрэгтэй хоёр эмэгтэй гэдээ орсон чинь нэг эрэгтэй нэг эмэгтэй сондгоорсон чинь гэрлээ өөрийгөө мөх хаттай сондгоор болсон байсан шүү дээ. За хөөе. Одоо та штэ те намайг ингэснээс болоод мөөгээ саналаа өгсөн юм уу? Ер нь. Үгүй. Йоо, та яа про болохоор нүгсэн юм уу? Йоо. Мөөгээ бүр гэрлээ хараа хин номыг хараа номыг ингэж аахгүй. Хиний гэрлээгээ сугны ус болоод ингээд тушаал дэвшээд тэгээ бүр амраа тоохойц. Амраа ганцаараа гэдэг. Бүгд тий. Яас номис амраа тоохойц. Би амраага өөрийгөө сугны ус болгоно. Амраа бүр хонхны хоёр За чав. одоогийн байдлаар амраа бүр номыг сугны. сонсогчд дунд мягмар сүрэн гом сүрэн гэдэг хүн мөөгээ гэсэн байна. Жуундагийн гэрлээ дарга бол гэсэн байна. За одоо бас нэг дахиад газ бичээдгээ манайха. За комментээр ингэ бичих юм те. Тийм, за газ бичиж. Гэрлээ ангийн дарга болгоо мөөгээ дурлахыг сонсмоор байна. Окей. За дахиад нэг хүний саналын үдээд ороод. Ингээ би ангийн дарга боллоо шүү. 2-1 хацаатаагаар, окей. Тийм байх мөөг дурлахыг гэсэн тэгэхээр дурлцсан юм болж байна. Ангийн дарга өгөх надад тайтай болсон. Тэгээд яагаад би нэг юм тайтай болчихвоо гэж. Ангийн дарга ингэдэг заяа. Номыг өстө толгойн Гэрлээ ангийн дарга заяа. Ой. Гэрлээ уг нь ангийн дарга. Тэгсэн мөртлөө орой болгон танаад очдөг заяа. Тэгээд мөгийн маргааш хэнийг салаан дарга болгоо. Яг үндэ ангийн дарга яг цаад ингээд зүүн гарна. Тэгэхээр эцэстээ гэрлээ биний сугны ус угааз. Йоо. За би болцсон штэ. Болцсон. Ерөөсөө эхлээд нэг хүн саналаа өгсөнмэс дараа нь ардаас нь гэрлээ гэж орж ирээд. За ангийн дарга болцсон. Би ийм хэрэм манай дарга ийм байх юм болов би. Сайн ахад доороос нэгэд мөгийг тэгээд юу орж ирсэн байхгүй. Тэсэж гэрлээ шууд нөгөө нэг сэтгэлдүүд дээш хамгийн сайн байна уу гэж яа хитэж ангийн дараа болохгүй байна уу би танд би машинаар ажилласан. би сургууль доохтой онц сурдаг нэр ангийн дараа болж байгаа хөшөө. Харин тийм чи амьдралдаа ангийн дарга болж үзээгүй штэ. Ер нь бол Тэр чи чамд анги өдрөдөх ямар ч боломж бололцоо байхгүй байгаа. Тэгээ сургуулийн эцэг бүлэг танаас сугны үс чинь өөрөө чи ингэж ярьж байна. Түнч ажиллуулж үзээгүй ангийн дарга. Амар хагаралтай. Хажууд намд чи бас сүү мүү зарж исэн хүн шүү. 30-аас 45 хүн удирдах ажилласан гэдэг бас тийм амар юм гэж бодоо юу чи. Чи журналын нэр бичиж үтсэн юм уу чи амьдралдаа? Ажиллана гэж гусч байна. Зүгээр гэрлээ нэг юм хов ярихыг амар тий. Гэрлээс болж тэлж уйлаа байлаа энд содоод шгөө. Чиндээ 10 жилийн үед амар ажил хийв тийм шүү. Гэрлээг өштэй. Хорооны иргэдийн уралдаж гаргаж болохгүй байна. Энэ даалах юм. Өдөртөж ажилладаг. 8 оны сонгуулиар гişүү болоо явж явах үедээ цаадах чаа. За Улаанбаатар хотод 17 цаг 25 минут болсон. Манай найруулагч санд асуулга оруулсан байна. 10 жилдээ хэн хамгийн бүтэхгүй нөхөр байсан бол? За Аадан гэрлээ, Бэдэн мөгийн, Бэдэн номин, Гэдэн анжаа. Би энэ жилээр төрүүлж багтдаг. Яг төрүүлгээр боллоо. Уг нь найруулагч шууд ингээд гал авалцыг гэвэл юу анжгаа ном ингээл хоёр хон хасаалаа. Шал дими. Хинч ойлгомжтой шүү дээ. Гэтэ энэ угаасаа бүтэхгүй байна. Хараас ингээ хоёр сугны үсийг орно. Анги дарга. Би Мөөгийг сандаас авч ирнэ ойр төрүүлээгүү. Энэ удаа харин төрүүлчих
Тэгсэн. Тэгээ Тэр бас хүчээр болсон. Бас л хар хайрцаг дээр нь ажилласан. За манайха санал асуулганд эцэг Юу чамаагүй төрүүлмээр бай. Хоёр өдөр дараалал Төрөлдөөч шүү. Баяр сугны үсээс ороод чи юу чамаагүй төрүүлчих. За нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол амт очир дагнаас хамтран ажиллаж байна. За одоо хэдүүлээ нэг юу л Хөш эднийхэн штэ дэлхийгээс алтаваад ирсэн юм шүү дээ. Тэрний үсэг. Одоо энэ нөгөө нэг юм махны олимп гэдэг юм IFF буюу IFA гэдэг нэг юм тэмцээн болд юм байна л да. За. Махан бүтээгдэхүүний За. шууд бэлэн. Герман Франкфурт дуулдаг. Тэр нь Оо, 5 за, сарын за, за. 3-наас 8-ны хооронд болсон заяа. 3 жилдээ нэг болдог юм тэмцээн. За. Энэнд очир дагнасынхан ороод 9 алт нэг хүрэл аваад ирсэн. Амар ас амар бүтээгдэхүүн гэж за давхар утлагт нөгөө бяслагт гээд байдаг штэ. За, Бид нар бол нэрээд очир дагнасыг Идчихсэн. баг бүх Бүгдийг бүтээгдэхүүнийг идчихсэн. идсэн шүү. Тий. За идэж үзээгүй л гэж манайхан хэлв. Үзсэн. Ирээд оруулах юм. Яг зөв. За жуулчин гээд давхар утлагт хям байгаа. За анчин гээд хатаасан энэ одоо ямар лаг нэртэй юм бэ? Анчин ч шиг. За хатаасан хям байгаа. Саримст энийг бол өстой мэдэхгүй юм биш үү? Саримст Энэ сарвис домгийн гэрт байлээ. Бид нар идэж үзэхөө. Намаг идэж. Намцэг маркетинг албаны дарга байгаа. За био зүгийн балтай илгэний нухш. За энийг бол идсэн. Гахаа утсан махтай илгэний нухш, био илгэний нухш. За самарта салями гэдэг экспортод гаргадаг байсан гинэ. За энийг яасан бэлээ? хэрүүлтэй оруулалтаа эцсэн эцсэн. За бяслагта грилний зайц, хэлов зайцсан. За мини салями нөө 20 грамтай хайло. Энийг эцсэн. гэрэлний зайц ч гэсэндээ ер нь өглөөний зайц гэж ирдэг байна. Өө нөгөө хөөрхөн биф черк гэж хүрэл медаль аваад ирж хөө. Тийм байна. Энэ саяны миний дурдсан 9 алт аваад тэгээд манай биф черки хүрэл медаль аваад ирсэн байна. Йоо бүр ингээд нэг бүтээгдэхүүнээ ингээд олиг ингээ оролцуулаад ирсэн юм шиг Тэгэхээр мэдрэмж авч манай Монголын бүтээгдэхүүн яг үүндээ бид нар л өөрсдөө ингээ тийм тэмцээнд оруулж иж мэдж ийн гэхээр дэлхийд яг тийм танигдсан чанартай ингээ өрсөлдөхүйцийн бүтээгдэхүүн бид нэр иддэг байсан байгаа Одоо Монголын мах иддэг хүмүүс талбай дээр гараад ингээд баярлах хэрэгтэй байхгүй юм чи. Олимпиос нь ингээд 9 алтан медаль аваад ирсэн байгаа. Тийм шүү дээ. Одоо тэр нөгөө нэг махны мангас цангас гэдэг группийнхан байдаг шүү дээ. Тэд нар бол одоо ингээ баяраа хийх хэрэгтэй байхгүй. Тэнгүүд дээрээс нь заяа. Яг үнийг хэлэхэд за би л авдаг ингээд урагшаа ингээ бүр гүн рүү явна шүү дээ тий. Тэнгүүд юу захих вэ гэд найз нөхдөс асуухаар хямал цагдаг. Монгол хямал цагдаг. Хятад хям бүр үнэхээр сэжиг юм. Герман бол ёо хям бол зүгээр хэдэн мянга байгаа штэ тий. Тий. Ерөөсөө яг ер нь махан бүтээгдэхүүний нийслэлгээ ойлгочих болно Франкфуртыг. Германд ч чинь тэнцэнээс 9 алт медаль аваад ирснийг одоо яах вэ? Тэгээ яг зүгээр би ингээд нэг хүмүүс таниулахад энтэй ингээд нэг махны үйлдвэрлэлийн дэлхийн стандарт гэдэг нэг юм удаан шугам байгаа байхгүй. За. Тэрийг давж чадж байгаа бүгдэнд нь алтан медаль өгдөг. Яагаад юу бага адилхан юмнууд алтан медаль авсан байж тийм. Тэгэхээр тэрийг давна гэдэг нь өөрөө дэлхийн махны стандартын энэ бүх толгой компаниудтай зэрэгцээд очсон гэсэн л тийм ойлгомж юм байна. Тэгэл бодчих. За тэгээ илүүдэл ерөнгөө мэдээллийн 76 тэг 75 30 90 30 75 30 гэдэг утаснаас аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран айлгачаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол амтаараа очир дагнаас хамтран ажиллаж байна. Би бол огшчих. Алт идүү. Хятадгүй юм аа. Идүү. Яа наа хоёр идэх гэж. Чэд бишара. Тэр гэж савталгаар ярьдаг юм. Бах. Үгүй намайг цэцгээ хичээлээрээ дуурайч чи. Йоо. Энэ хоёр өстөг амар идэвхтэй. За хөөе мугата дибилээ. Ингээд хайртай болохоор өстөг гээцүү. За ангида ямар хочоор дуудуулах байсан бэ? Жишээлбэл мантуу номоо өвлөн анжгаа зандан мөөгийг гэх мэт гинэ. Бид яагаад мэдчихгүй. Эгүүдээ. Би яаж мэдгийг хараач байхгүй байгаас тий. Энэ зохиолчор гарч байгаа алднаа. Буудчих гуруулаа ярьж байгаа. Хорон гэрлээ. Оо юу? Одоо бид нар чи 12-аагийн За мэт. тэгтээ эн чинь зүгээр жишээ штэ. Чи тэр хүний цаг. Би танарт нэр өгөх юм уу? Хоч өгнө аа. Өөртөө ч гэсэн өгнө. Өөртөө юу? Дөрвөн биендээ хоч өгнө аа. Би ч ерөөсө хизээний тэнийг яваа гэж тогштой л байсан л та. Сургуульд авах юм. Би тэнийг яваа хоёр чи баг адилхан байгаас тий. Тий харин. За чи тэнийг яваанараа. За анжаага юу хэ? Гэрлэгийн дебил.
Анги одоо хараа хүүхдүүд ангийн дарга АД гэж дууддаг зүйлээ. Одоо чи тэгээ гэрлэгийн дебил болчихж байгаа юм уу? АД-гийн дебил. Харьяатай тийм харьяа эзэнтэй байж байгаа. Тэгээд номын над над руу руу удрахантай гэж. номын над руу орж байгаа Эцсээ зү. Тий. Ангийн даргатаас нэвширчлээ гүвэл. Яаж байгаа? Чи юу гэсэн үг чи Сугны өсвий чи хэн рүү хараад байгаа чи гэл. Тань руу хараад уу. Тэр одоо ингээд тий гэлж харцсан. чи харж болохгүй нөө. За тэгээ бид гуравт хоч өг. Битээ. Одоохонд орж ирэхгүй нэ ярьж байгаад болъё. За. Оо. Наад чинь гэхдээ энэ зохиол дээр шүү дээ ингэсэн байна шүү дээ. Зандан мөөгийг 12 төгсөх гэж айгүй муухай оч шүү. Тэрний оронд өлөө анжиган дээр шүү. Нэрээ айгүй онцгүй оч шүү тэр. Энд ерөөсөө ойлгож байгаа чи байхгүй. Хоёртойгоо бодоо суугаад байдаг жаас. Йоо. Гэрлээ харин тий ингээд зандан хочоо төгслөө барь шүү. Тийм аа үүрэг даалгавар. Тий тэгэхгүй чамаг алга шүүл гэдэг байгаа. За манай ангийнхны хоч чинь би баг гин өгсөн шүү дээ. Сэнтэг гэрлээ гэж одоо. Сургууль даяар алдартай шүү дээ. Ерөөс бүх юмд л байждаг. За. Волейбол тоглож үзээгүй шүү дээ. Тэгэхэд 5 хүнтэй волейболын баг голд нь зогсож байгаа шүү дээ. Хүшээ би зүгээр ингээд тайм аут авъя дасгалжуулагч болоо тэгээ тэрүүр чинь би та нарт усмас авчирж өгөөл явж идэг л охин байх шүү. Ер нь бол тий. Нөө юу штэ битан нэмэ битанаас авлаад явж тийм штэ тий ерөөс битан цаашаа сургууль дээрх хоорондоо нэг айл тарга зарчаад буцахтаа бас битан аваад явна штэ битан нэмэ Тэр үеийн шууд ингээд нэрлэлтэй. тэгдэггүй яах юм Тэмцээ үсэд битанаас аваад. тий Тарингаа битаныг даваагаад. нөө бодоодын багийнх нь чаа Гарны Хоёр битан долоод гарна гэж цагаан болцсон. Яа. Өөдөө битаныг угаана гэж байхгүй шүү. Тий таргийн тарны итээ долоод гэж. Үрийг ураа гэж. Яас. Бадаа. Гэртээ дэргөө долоодсон битаныг угаана гэж байхгүй шүү. Хайр ус. Маргааш нагаад нөгөө тэнд таргийгээ тавьдаг. За мөөги юу? Мөөги чи ингэдэг байсан шүү бид нар. Гэрлэгийн сугны ус гэдэг байсан шүү дээ. Мэдхгүй л дээ хашир мэдхгүй ном гээл явж байгаа. За өөртөө хоочог. Би ч нөгөө нэг атма анжгаа. Атма анжгаа ёо. За. Аль бүтэхгүй л хийдэг байлаа л да. За би сэнтэг гэрлийг нь авчи. Над дээр ирсэн тэгээд номоос битан номоонч бас хайшин. Мантуу номоо нараа дээр байгаас тэ манад Одоо өнгөрсөн. Бортог болроо гэж байсан. Мантуу гэхэр чи муухай тарган болчих битан дээрээ. Тийм шүү. Би дайлын ах өөрөө. Битанаа долоод юм чи. За наад чи яг өнгөрсөн. нөгөө чимбагийн үлгэр явж шүү. Хар юм уу? Ямар ч утгагүй тав хооч. Харин намайг 10 жил байхад чи баавга 8 болох юм уу? Бамбар шиг дуудуулах юм уу? Би бамбар шиг сонгож ирсэн байхгүй юу? Тэгээд төгслөө би бамбар шиг дуудуулсан. Мантуугийн үл амар хинч төсөөс амар тарган. Гэхдээ та тийшээгээл хэл. Одоо ингээд тэр хүн л гэрлэж хуруу. Чи өөрөө сонгож таар. Мөөг зэвүү те. Чи сонгож. Чисэн яа. Ош. Намаа. Одоо үдийн насан дээр ийм байгаа жоохон дөр ямар зэвүүн байсан болоо ёо. Навши октод болгоныг үүдсэн. За би ингээ крокет ороод. За би дуудуулж яа. Наминда зэрүүлээд яа. Наминг $7 ганцаараа цагаа. Яа, тэгээ яхад $7 наминг гэдэг юм уу? Гүү. Наминг Үгүйстэй чамаг ингээд тараг долоосоор хагаад тэр ганцхан $7 чинь цагаан тэгээ харин тэр дуу $7 ураад ганцхан дуу тэр дуу штэ ерөөсөө. Тэгээ тэр дуу чи яах юм бэ? Битан болох юм уу? Би сонгохгүй та нар битэн намаа худлаа шахамдуулаад ээ. Надаа хамаагүй. За битан дээрээ ядаж. За би тэгвэл тараг намаа өгчээ. Битанаас тарган дээр байгаа зү. Ой, тараг чинь зүгээр шууд 2 өдрийн дараа л тарган нэмээ болно шүү. Тэгэн штэ. Чи тийм хэнийг нэр авбал чи өстэй амиа орстой адилхан юм дөө. Анжгаа хуурн өрөөл. Тарга. За тэгвэл хөөрхөн нэмээ болох ч л доо. Тийм хүн байдаг штэ. И зүгээр шодог хүнстэй. Наач. Яа.
Намаа. Одоо анги урд гэж байгаа байхгүй. Намаа чи яахад уу? Гэрлэг угсны үг рүү унах гэж шүү. Чи хөөргөн намаа бодё гэх юм бол чи орой орцны чи гадаа тоосгодоо байж шүү. Юу яа? Гэрлээ яагаад номинд ингэж гайгүй нэр өгөх гээд байгаа гэж сугны өснө байхгүй. Чи эзэн хөөргөн байсан гэж оройн тоосгодоо ич шүү. Би юу? Өөрөө юу яа? Би тэ согны үсээ сайн л хийл та тэд ажгүй нэртэл төгсөж л доо яах гээд байгаа. Харин үгүй чиний нэр чаар сугны өс битаа долоовор руу. Сугны ус яах гэж байдیں۔ Би миний далбаан дээр явж байгаа. Би тэрийг өөдөн татсан байгаас чи балаа мó. Харин тий. Тэгэл За тэгвэл ингэчэл та муухаж гисэн хөөргөн нэмэ гэж. Дебил юм чи дебилтэй таа. За би энэ чи миний цаг би өөрөө мэдчихээн. Номид хөөргөн номоо гэдэг нэр өглөө. Угаасаа. Зүгээр танаар штэ. Худаг дээр очоод тэ зогсож байгаа хүмүүсээ хажууд штэ. Хөөргөн номоо гэдэг худгийг бүгдээр атсан. Бүгд тийгэн зүгээр. Бас хүнээ бодож яа. Чи сугны өсөндөө аюул дагуулад штэ. Ара яагаад гэж одоо тэгээд гудамж даяараа. хин шиг юм байна штэ. Гайд магна шиг гудамжныхаа чулуу шидэд хөөргөн нэ чи. Хөөргөн гэж аммаар. Яах гэж чулуу хийдэг чи. Худаг дээр ирэнгүүтээ хүмүүс яг усамж штэ. Намайг ирэнгүүтээ чи хөөргөн гэдэг худаг аагаа яваад гэнэ. За боли тэгээ одоо яамаар байгаа юм бэ? Бор юм чи бор 8 олчихё яа. Үгүй өөрөө хочоо нэмээд ахаа. Та нар хүний яагаад ийм болгож байгаа? Наад чи бор номоо хөл бас хар чи бодоо ирэхэд ирэх штэ. Ойлцоо зүсэж. Манту. Тараг намайг битом бор. Ороо. Хөөргөн номоо гэж чи. Хөөе тэр тараг битээ хоёр чи миний хөөе. Бизнес шүү. Харин тэгээд чи ингээд хочнууд штэ. Өө ер нь одоо чи буян жагаа гэдэг чи бас бизнес штэ. За тэгэл чи яад юм дэ тэгээд тараг номоо л болчихё л доо тхүү. Гэтэ тараг жоохон онцгой Тийм байна. ээ. Битанан дээр Харагч ерөөсө 2 хоногийн дотор л тарган бол. Нэг улсын хурлын гишүүн чи битан ган байлоо. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Битан ган номоо болоход тийм байна. Хинэ мөгийг Аим зэрлэг нэр байна. За яах вэ? Үгүй тэр чинь ингээд нөгөө битан бэлэглээд айл болгонд 20 литрийн тэгээ битан ган болсон Би багтаа. болохоор нэг битанаар ингээд нэг тийм хүүхэд одоо яваад тийм шиг сонсогдоод байх юм битан юм. Үгүй би ангид ч бүгдэрэж Хүүхэд. ангид ч чамаа бүгдэрээ тарганы бизнестэй гэж Хөөргөн сагч. Өөрийгөө мэдгүй. Моги. Наад ч одоо 12 дугаар анги заяа. Тэгтээ 2 дугаар ангийн хүүхдүүд зодод яваад чадна штэ. За би яг саад усаад би уусаа дебил мөгөө заяа. Дебил чи дебил. Ядраа. Тэгэнгүүтээ атмаа анжагийг авчээ заяа. За ингээд сэнтэг гэрлээ. За хамтраалагч танилцуулсны дараа номигийнхаа ирэх шүү. За чи одоо бид 3-т хоч өгнө штэ. Чиний цаг байгаа штэ мэд. Номоо хочиж чадахгүй. Чи хамтраалагч ярих хооронд бодчихээ заяа. За Улаанбаатар хотод 17 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Амар амгалан аюулгүй орчин амгалан эрсдэд хамтран ажиллаж байна. За хүссэн зүг компани хэрэгжүүлж байгаа эрчим хүч дулааны хэмнэлттэй ногоон барилгын гэрчилгээтэй 5 блок 15 давхар 375 айлын амгалан эрсдэдээс хотхон нь 100% бүрэн тутамд төмөр бетон хийц металл фасад галт эсвэртэй базальт хөвөн дулаалгатай төв зам автобусны буудал сургууль цэцэрлэг худлаа өрсгөний төвөдтэй ойрхон ерөөсө нэг 70-аас 300 метрийн зайд байршдаг ийм хотхон хэмжиж байна. Нэгдүгээр ил чинь А5 гэдэг блок нь бүр улсын комисс хүлээгээд авсан юм байна шүү дээ тий. Яг нүүж ороход бэлэн байгаа гэж байна. Хоёрдугаар ээлж болохоор А3 гэдэг блок нь бол 3-дугаар ээлжлэлт юу нэгдэн ашиглалтанд орно ажлын явц 85% та явж байгаа. Дулаанаа авцсан дотор цэцэл дээр явж байгаа гэж байна. Ер нь Улаанбаатар хотод нэг эднийх шиг стандартаар буюу те бүрэн ийм нөгөө нэг зотгомлол хийцээр ингэж баригдаж байгаа ийм барилгууд үнэн нь ер нь 4 саяас дээш байгаа юм. Метр квадратын үнэ ихэвчлэн. За тэгвэл эднийх ба штэ одоо нөгөө яг ашиглалтанд орсон байгаа А5 А3 2 дээр жишээлбэл 3 сая 950 мянга байхгүй юу? Метр квадратын үнэ. Хэрэг 100% төлөөд авбал 3 сая 700 мянган төгрөг. Гэтэл одоо энэ 26 оны 3 дугаар удирдалд ашиглалтанд орох гэж байгаа А1 А2 блок дээр нь одоо та захиалга өгөх юм бол хэдэр гэрээ ингэж бүр 3 сая 400 мянгаар
Энд чи баг ижил төстөө байшингуудаас 1 м квадрат дотор сая төгрөгөөр хямдхан байна шүү дээ. Тийм байна. За. Тэгээ дээрэс нь энэ барилгын нөгөө нэг гадаадд байгаа монголчууд нэг Монголоос худалдаа авах нөхцөл байгаад байдаг шүү дээ. IELTS гээд тэр нөхцлөөр авч болно. За. Одоо нөгөө нь илүү одоо нэг ипотекийн айгүй боломжийн нэг санал байгаа. Гадаад ажиллагаа ингээд нөгөө лизингээ төлж байгаа. Тэгээд эрэхтэй баг ингээл баримтаа орчих шүү дээ. Тийм тэгж авч болдог. Тэгээ хаяг нь болохоор нөгөө юу юм бэ? Ботаникийн Кембриж хөтөлбөртэй байдаг нөгөө Улаанбаатар Эмпати сургуулийн чан хойнонд байршдаг гинэ. За. За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийг ямар утаснаас авах вэ гэхээр за намайг ингэсэн шүү дээ нэг YouTube хэрэгцсэн мөлий хамтраалагч ярихтаа R гэж хэлдэг нэг хөрхи идэвтэй гэсэн байсан. Ямаргаад ганц магцсан комент хийсэн. Намайг бичээд. За Би дандаа муулд нь штэ. борлуулалтын албаныхандаа 95-7 77 33 95-7 99 55 гэдэг утсаар холбогдоорой. За амгалан ердөөс гэж хүчээд шууд сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар амар амгалан аюулгүй орчин амгалан ердөөс хамтран ажиллаж байна. Баярлалаа. За нөмө хочоо өгөөрэй. Мөөгийн хахад шар гэдэг өнгийг л оруулна. Шар мөөгийн. Угаасаа би мартан шар гэдэг хочтой. Шамисэн мөөгийн. Шамис чи шатмаа. Чи тэрний орж шалчгалсан гэхгүй. Шамисэн гоёо. Шамбагар шар мөөгийг хичээ. Шамисэн шамбагар. Шамбагар шар гэдэг чи баг өхөрдөд шүү дээ. Тэгээ юу наа шамисэн гэдэг чинь айгүй тийм доожаагүй гэсэн утгатай. Тэгэхээр яадгийн шамисэн гэдэг нэр өгч. Шамисэн гэдэг үг байдгийм үү Монгол хэлэнд? Мөөгийн хахад биш. За. Сэлэгэд байгаа. За. Монгол хэл мэдэхгүй шүү дээ энэ үчи. За шамисэн шар Тэр нь бол мөөгийг. ингээл нэг үгийг чинь ингээд хідээс ээж хүү хэрэглээд ирэхээр тэр чинь монгол үг болчихдээ гэсэн шүү дээ. За. За бид дөрөв чамайг дэмжиж тэр чи. За шамисэн шар мөөгийг. За анжгаад. Анжаахад оо. Нахлаг том битэг чи үгдэг үлээ. Оо янз бүрийн Супермен уу? Үгүй. Бэт байна. За яг та дээр автоман дээр чинь яг би бэжи заяа. Үг орж ирвэл би танд олоод өгье заяа. Автоман дээр чинь бэжи. Тэгвэл сэнтэг гэрлээ бол яг муу. За. Би бол яг бамбаруу шараад үлдчихмээр байгаа байхгүй ядах та. За бамбарууш нэмэ. За. Одоо ёо Зүгээр ингээд номингийн хочч хараа гараа. дийлхэ болчлаа харин одоо зүгээр ингээд зүгээр баахан очтой бамбарууш нэмээ. Хамаагүй тэр бамбарууш дээр витамин бол надаа. За элибералт энерл гэдэг хүн саагүй анжгаа сотон гэрлээ сонихон номын солиотой мөөгийг гинэ. Үгүй солиотой шами мөө. Шамис мөө. Шейби. За дараагийнхаа асуулт руу оръё. Тэгвэл чи гэрлээ ингээд хоол идээд дуусгал. Аяа үлдээ 7 өр хороо. Тэгсэн мөртлөө манайсыг оллоо тоохгүй. Тий. Зөвхөн гэрлэгийг. За 3 дахь асуулт. Хин ангидаа байнга хоол ярьж явдаг үлэн мөнгөгүй нөхөр болох вэ? Тэр нэг асуугаад байгаа юм баг. За хөлгөө Уулын гэж штэ. Эрэгтэй хүүхдүүд тэгж үлэнтэж явдаг. Тийш. Тэр бол та. Тийш. Би юу? Анжгаах болохоор Орвогийн хамгийн баян айлын хүүхдөөж иж. анжгаах бол ярьж явна за дандаа. Номи ярьж чадахгүй. Тэгтээ өсөөл яваад. Би зүгээр хоол ярьдаг. Тэгтээ тэрийг идээ явдаг хүүхдтэй байхгүй. Йоо. Үлдэн байна гэдэг чинь ярихын ч ицс байхгүй өөр юм. Ярих юм бол үлсэх гээд байгаа хүүхд шүү. Энэ хоёр одоо ч их өсөөл амар ортой. Яа яг тулж ярьж байгаа. Хин ангидаа байнга хоол ярьж явдаг үлэн мөнгөгүй нөхөр болох вэ? Та ер нь 10 жилийн хүүхд юм чинь мөнгөгүй л энэ үстэй угаасаа. Хорвогийн хамгийн баян айлын хүүхд шүү. Яг л танах баян байдгийг. Тэгэхгүй яг манай аав ээж За та чин хідэн ахыхаа сөүлжилж ирсэн гутлыг өмсөж мажи Сэхэл өмсдөг байсан мэт. Тэр ямар Хамаатай хамаатай. баяа л чинь тусдаа штэ хаа. Харин тий. Манай аав чинь баг 900 төгрөг авдаг байсан шүү дээ. Тэр нь их хүн юм. Юу ярьж. Тэгвэл чи одоо 900 төгрөөр юу авах вэ? Амар ятуу харин. Йоо. Ер нь Чиндрүү чи тэлбэд 450 төгрөг багт манай аав 900 төгрөгийн сэлэнтэй байсан шүү дээ. энэ хоёр ингэ нөгөө тоо мэдэхгүй гэж байна. Ажаад 900 төгрөгөө тоо мэдэхгүй шүү дээ. 900 төгрөгний цалин авдаг ус. Чи 900 их юм уу гэдэг.
Гой. Танах олон хүүхдтэй Алалц. Танах олон хүүхдтэй байсан Үгүй юм чи за чи тэгээ өдөр болмооргүй л байгаа юм уу? Та хоёр ингэж болмооргүй байна. Яах га хэлдэг бус юм бэ? Бээр ахаа өлөн болмооргүй байна. За мөөгийг бодох чинь. Мөөги. Яа нөгөө гэрлээд байх юм авч өгдөг. Тийм юм байгаа ш надад чи. Тэгээд ер нь юм болоо янда хоёлаа байна гэж юу Тийм ийсэн. шүү дээ. Тийм. Мөн яг бол. Мөөг ер нь бол өлснөөс болоод гэрлээд үргэцсэн шүү дээ. Тэгтээ гоё юм авч. Ор бид гоё хөгжилтэй байдаг тий. бид хоёрыг хайж хоорондоо ярьж ирчаад. За газ явуулъя. Одоо дараа нь эрдэмэд саналаа өгөх гээд байна. За би шууд анжгаа яа тэгвэл анжгаа штэ те. Ангийн атмаа хамгийн сахилахгүй болохгүй бүтггүй нөхөр штэ те. Тэгээд наадах чинь тэр аав ээж нь угаасаа юу гэж энд мөнгөний бараа харуулах. Тэгээд дандаа хүүхдээ идэж ууж байгаа идэж уух юм булааж явдаг. Баян үлэнтэж явдаг. Окей. Анжгаа. За минийхаар бол анжгаа. Чинийхаар Анжгаа. Мөөгийн санагддаг үстэй. Тийм хоцрохгүй байхгүй. Хоцрохгүй. Согны үсэг ажлыг хийж Дарж ахгүй болоод байг дарж ахгүй бол ийм навши байхгүй. Согны үсэг ажлыг хийж штэ чи. Миний ястаа бүтгэв. за мөги. Суг хаашаа үстийшээ. За. Мөөгийн чи зөрөгтэйгээр намайг хэлдэг. Нэг л үг хэлхий үү те. За ном. За намайг хэлбэл байна да. Аа тий таргныхаа питаны талын долооч талын анжгаах төгөхгүй шүү дээ. Анжгаа мэр долоохгүй. Анжгаа мараа ихтэй долоо. Гараа ихтэй. Бүтгэе. Анжгаа. Нөө мачи. За манайхаа одоо нэгэндээ эрдэмэд саналаа өгөх цаг ирлээ. За 10 жилдээ хин хамгийн бүтггүй нөхөр байсан бол над дээр ярьж байгаа. За анжгаа саналаа өглөө. Анжгааг төрүүлүүлээ. За бүгдээрээ. За тэгээ. Анжгаа таасаа юуны чамаагүй юм төрүүлмээрээ дээрсэн. Би түрүүч өчтөр түрүүс би одоо хоёр дараалж түрүүлэх гэж шүү. Бас түүх тэмдэглүү штэ үйл яв. Амар гоё байгаа ш анжгаа өөртөө тий. Анжгаа өгч. Муу юмар чамаагүй төрүүлчихсэн. Өнөөдөр лаараа шүн нөө сайн өрөх баха. Анжгаах төг юу? За Би өөртөө өгнө. За дөрөвний санал авсан. За санал асуулгын дуун гарлаа. Яг одоо манай лавыг 628 хүн үзэж байна. Санал асуулганд 503 хүн оролцсон байна. Сайн байна. 10 жилдээ хин хамгийн бүтггүй нөхөр байсан бол Аад нь гэрлээ дээр 93 хүн буюу 23%. За мөөгийн дээр 100 хүн буюу 25%. Номоо дээр 33 хүн буюу 8%. Анжгаа дээр бид дөрийн саналыг нэмээд за 277 дээр дөрийг нэмэхээр хэд вүлээ? 281. 281 хүний саналаар 44%-аар ялалт байгууллаа. Чи авд сурлагатай байж саяны тоомоог бодооч. Яг Үнэн гоё яа. Надад дөрөв нэм гэсэн чи бүр гүн ухааны бодлолд орлоо шүү дээ чи. тий ингэ манай анги дээр тоож чаддаг байхгүй юу? Зүгээр л сэнтэг. За. Йоо, за юу ч хэлдэг үлээ анжгаа. Оо тий. Бараг 700 хүн билүү? 281. 277 дээр дөрийг 281 хүндээ баярлаа. за. Нэг одоо ерөөсөө сүүлийн үед би ерөөс бүх санал асуулганд төрүүлдэг байна. За ийхүү өнөөдрийн санал асуулгын ялагчаар 281 хүний саналаар 44% санал авч анжгаа маань дөрвөлээ. Баяр хүргэе. Нэрх. За. Үнэмшгүй ялалтаар штэ. Тийш ястаа үнэмшгүй ялалт байгууллаа штэ. Та ястаа түүхэндээ ийм 281 хүний санал авч үзег баха. Би ерөөсөө би чинь суманд бас нэг юунд нэг юм иргэдийн уралд дөрвөн хүний санд авсан. Тэгтээ уг нь харин шууд ингээл зүгээр ингээл хин хамгийн бүтлгүй байсан бэ? Номын анжгаа ингээл тавьчихсан. Би ихтэй амар өрсөлдөх юм болов гэсэн чинь миний нэр амар бага байна. Чамд бүр 33 хүн 8% санал. Тэгсэн бодвол би бараг 100 шилдэг тэргүүний ард түмний хайртай номын цэцэг. юу лээ бангар одоо Чи баг 11-ийн хочтой болчлоо да. Балаа олон хочтой бамбарууш намайг. За цаг багтахгүй ингээ нойрлож дуусгах гэж байна. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 16-ны Баасан гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за амар амгалан айлгүй орчин амгалан ердөөс за мөн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол хамт очир даган хамтран ажиллаа. Баярлалаа. Ийхүү ангийнхандаа хурд хамтлагийн дууссан нэг ангийнхан дууг зориулж байна.